За энэ өдрийн мэндийг хүргье. За гаражийг хэрхэн барих вэ? Гаражийг аль болох бага зардлаар тийм ээ. Хэрхэн барих вэ? Бага материалаар хэрхэн барих вэ гэдгийг одоо та бүхэнд энэ бичлэгээр үзүүлэх гэж байна. Миний барьсан энэ гараж бол 8 6-гийн харьцаатай нэг дам блокоор дан дээврээр баригдсан гараж байгаа. Энэ гараж нь зардлыг өөр нэг дахин багасгсан гэж боддгийг би өөрөө. Манай нөгөө юунд хашаандаа бас гараж барья гэсэн залуучууд байгаа. Тэрэндээ бас шипийн үхэн маягаар тэдэртээ бас туслах маягаар энэ бичлэгийг явуулж байгаамаа. За энэ гаражийн ерөнхий зураг нь бол энэ дээвэр нь шуун нуруу шим налуу нуруутай. Нэг дам блок дандаа блокоор баригдсан байсан гоо. За барилгын ер нь хаягдл материалуудыг одоо тал тоосох ч юм уу те төмөрний хоог юм уу төмөрийн хоог арматурын хоог ч юм уу тийм ээ ер нь барилгын хаягдл материалыг ер нь цуглуулж бариул зардал мөнгөндөө ч гэсэн жоохон хэмнэлттэй материалдаа ч гэсэн хэмнэлттэй юм учраас энэ хаягдл материалыг голчоо ер нь ашиглаарай гэж залуучуудад хэлье. За ерөнхий энэ хаалга бол сайн төмөрөөр хийгдэх хэрэгтэй. Хаалганы араан бол сайн төмөрөөр хийгдэх хэрэгтэй. Худалдан авч төмрөө бол худалдаж аваад гаднаас хийнэ. Бусад хаалганы төмрийг бол яг хаягдл төмрийг бол ашиглан хийж болно. Хаягдл төмрийг ашиглан хийж болно. За дээврийн төмөр доор мөнгөлөг цаастай хөөсөн трийг бол мөнгөлөг цаасын доош нь харуулад дивсэд амын зүрүүл дараа дивсэд хийвэл нэг дан гарна. Гэтэ зузаан байдгийг хөөсөн зүрүүтэй зузаан арай зузаан байдгийг. Тэрнээс нь нэг дан гарна. Ингээд доош нь харуулаад тавьчих юм бол доороосоо цан зөхгүй дээрээсээ жин зөхгүй хамгийн амар хялбараар бага зардлаар хийгддэг. За та хэд бас ойлгомжтой болохын үднэс автокад дээр би өөрөө ингэж гаражийнхаа ерөнхий зурглалыг бол гаргасан. Тэгээ та хэд бас ойлгомжтой болох нь бол энэ зургал дээр автокадын зурсан зургал дээр тайлбарлал бол бас ойлгомжтой болох юм болов уу гэж бодлоо. За ерөнхий хундам маань ийм өргөөшөө 40 см өндөрөөшөө 40 см ер нь 40-40-оор 400 мм 40 см те хундамны ерөнхий байдал газрын гүндээ уулын 30 см нь бол суугдана. Ерөнхийдөө гараашаа барихаас өмнө талбайгаа маш сайн цэвэрлээд өнгөн хөрснүүдийг хуулж аваад ерөнхий объект бол одоо энэ ерөнхий юунд хундамдаа тааруулаад цэвэрлэгийг бол маш сайн хийсний дараа энэ хундам бол доош өндөрөөшөө 40 см гэдэг чинь 30 см нь сууна гэсэн үг шүү. 30 см нь сууна. За хундамны ерөнхий зураг нь энэ байна. За хундамын дотроо ийм арматур зангидаж байна. Арматур маань ерөнхийдөө 6 м-ээр ирдэг. 10 мм арматураар хийлгэн зүгээр. Арай бага зардалтай. Гэхдээ арматур маа яг хаягдл төмөр эндээс хаягдл төмрүүдээр бас ингээд хооронд нь сайн холболтын нь сайн хийгээд өгч бол гайгүй. Хаягдл тасархай төмөрнүүд хийж болно. Ерөнхий арматур одоо каркасынхаа дотор арматураа ингээд битүү гогцоотой байсан. Зарим хүмүүсийн хаалганыхаа юу үлдээгээд энэ таслахаатай гэдэг тэгвэл энэ ангаалт юм уу суулт үүснэ. Тийм учраас битүү он ерөнхийдөө энэ блокоор барьж байгаа учраас хагалт маш хурдан явагдах учраас доод энэ бетон суур маань бол маш батбүх байх хэрэгтэй. Тийм учраас энэ арматураар ингэ сайн зангидаж хийх хэрэгтэй шүү. За арматурын хоорондох займ 30 см 300 мм суур маань 400 мм-ийн дотор талдаа явна шүү дээ арматур маань тий. За иймэрхүү суурэ хийн. За блокныхаа маань өрлөг маань ерөнхийдөө ингээд энэ зургаас ингээд харагдаж авах ерөнхий өрлөг нь энэ байна. Нэг дан тий блок маань нэг дангаар ингэж явж байгаа шүү. Дотор талдаа ингээд нөгөө хашаа барьсан блокийн хашаагаар барьсан дотор талдаа заавал юм баг нь босгож өгдөг тий. Яг интернеттэй адилхан блок нэг дангаар барьж байгаа учраас дотор талдаа ингэж блокныхаа багныг ингэж босгож гаднад нь яагаад ингэж юм өгөө цэвэрхэн байна гэхээр мансаат гадуур нөгөө басаад хийж өгнө. Хөөсөн зэрээр басаад хийж өгнө тий. Яг нэг жилдээ үлдээж дараагийн жилээс хийж болно л да.
хөөсөн цэрээр хийж болно. Дулаалгын юм эсвэл угсраа юугаар хөөсөн цэр мөөсөн цэрээр ингээд дулаалгынхаа юу тэгшхэн байлгахын тулд дотор багандаа ингэж багныг босгож өгч байгаа. За. Ерөнхий өрчөөд нэг дээшээ 3 4 үе өрчөөд энэ арматурууд ингээд богино арматурууд суулгаж өгөөд энэ дод цуцгалт хийдэг юм. Бетон цуцгалт. Айгун баг ордгийг. Одоо энэ блокны завсар шүү дээ. Одоо энэ блокны энэ завсар. Цуцгалтуудыг хийгээд өгвөл нөгөө нэг дангаар өрсөн хан маань бат бөх. Тэгээ маш бат бөх байл гэсэн үг. Тэгэхгүй энэ чинь дангаараа өрж байгаа юм шиг бас хазаах, нуралт үүсэх тиймэрхүү юмуд гарч болно шүү дээ. Тэгэхээр энэ арматур ингэ зоож өгч байгаа ханны маань нөгөө нэг бас бат бөх болгохын тулд нэг арматур ингэ зоож өгөөд дараагийн өрөлтийг 3 4 үчээд дээшээгээ сүвлөөд өрөлтүүдээ сүвлөөд ингээ тавиа явуучих нь шүү дээ, тий? Блокон дээр. За ерөнхий ийм налуу тийм ээ. Дээвэр мэн юм налуу хийж байгаа. Яг шуун нуруутай хийж болно л та. Шуун нуруутайг бол бас нөгөө нэг модны маань зардал ихсэн явчихин тий. Тэгээ одоо хамгийн зардал хамгийн баг төсөл баг орж байгаа нь налуу нуруу бол ордог тийм ээ. За 5-ын банц маань ихэвчлэн 4 метртэй ирдэг болохоор заавал дундаа юм залгаа орно. Яг 6 метртэй ирдэг бол тэгтийн чинь өргөшөө 6 метр юм чинь ийшээ нэг 20 см, ийшээ нэг 20 см гарах хэрэгтэй шүү дээ, тийм нөгөө усны болтнууд чинь орж ирнэ. Тэгэхээр энэ дээдлэг нурууг бол заавал энэ залгаа хийх шаардлагатай болж байна. Тэгэхээр энэ залгааг бол ингээд болтор боогод тий. За энэ хооронд залгасан өнгөөр ингээд ялгаад өнгөөр ингээд ялгаж харагдахын тулд ингэж зурсан байгаа шүү. Ийшээгээ 1 м, ийшээгээ 1 м, ийшээгээ урт тусмаа энэ нуруунд дээрээс ирэх нь хотоот баг болно. Тийм учраас энэ бол 1 м байгаа. Ийшээ 2 м байсан ч болно. Тэгвэл бүр хотоот бол баг арай багасаад. Хамгийн гол энэ болтуудаа ингээд энэ болтор боох хэрэгтэй шүү. Хадчих болно л доо. Нэвт хадаж болно. Ер нь болтор боовол бас зүгээр идэх ер нь нуруу муруунд. За тэгээ нуруунуудаа тавихтаа ингээд зөрүүлээд одоо жишээ нь эндэлтаа тавьсан бол эндэлтаа тавьсан ийшээ тий. Нурууны хоорондох завийн 1 м. Яагаад 1 м гэдэг чинь нөгөө банз маань 3-ын банз маань 2 м-тэй гэдэг байхгүй юу? 2 м-тэй гэдэг. Тэр банзандаа тохируулаад энэ хоорондох зайгаа тийм ээ? Энэ одоо 1000 гэж 1 м шүү дээ, 1000 мм. Хоорондох зайгаа бол авах хэрэгтэй. Хоорондох зайгаа. Тэгэхгүй нөө банз маань ингээд хадах гэхээр эндээ унжчаад эндээ дутчаад байх хэрэгтэй. Банзандаа тохируулаад ерөнхийдөө энэ зайгаа сайн авч энэ нурууныхаа юунуудыг шахалтайг тавих хэрэгтэй шүү. За өрсөн блок мод маань энэ байна. Дотор талын энэ өрөлтүүд маань ингэж харагдаж байна. За дотор нь орё хэдүүлээ те. Дотор нь орё. За ингээд энэ багна маань энэ харагдаж байна. За хаалганы хэсэг маань энэ харагдаж байна те. Хаалганы хэсэг маань энэ харагдаж байна. Яг энэ завсраа нөгөө нэг тоосгор өгч болно шүү дээ. Тал тоосгомоосгоо тий те. Тал тоосгоо дээр цуглуулад ингээд өгөөд тавьж болно. За нэг иймэрхүү болж байгаа шүү. Би нөгөө минутанда яах гээд жоохон их ярьж чадахгүй нөө. Ерөнхийдөө тайлбарлаа. За энэ зай засвар байна шүү дээ. За энэ ерөнхийдөө энэ зай засварууд энэ зайнуудаар нөгөө нэг тал тооснуудаар ингээд барилгын нөгөө хаягдл материалаар ингээд өрөө явчих болно. Битүүлээд дараа нь битүү шавардчих шүү дээ тий. Дараа нь басаад хийсчих энэ басаатанд оруулаад ингээд битэх аваа. Энэ тай нуруу шүү дээ. Энэ нуруугаа ингэж тавихгүй шүү. Энэ нуруугаа голоор нь энэ тавьсан энэ арматурда бэглэгээ хийж эндээ зоож өгнө. Эсвэл энэ доороос төмөр уцаар тийм ээ. Төмөр уцаар ингээд тачиж бэглэж өгдөө шүү. Энд нэг нүхлээд одоо тэр төмөр уцаар бэглэсэн зураг нь дараа чи юм дээр гарч ирнэ. Та бэглэснийг хараарай. За ерөнхийдөө нэг иймэрхүү наа. Хамгийн гол нэг минутанда багтаахгүй бол Facebook чинь хамаагүй их минуттай бичлэг бол оруулдаг юм байна. За ингээд сайн хараад очих иймэрхүү да.
За дээдлийнхээ энэ нуруу банзаа тий нуруу дайгаа даруулж байгаа утсыг энэ сумаар ингээд заагаад өгсөн байгаа. Энэ эсвэл ингэж уйж бэхлэхгүй бол нөгөө дээврийн минь салхи шуурганд хуудтаад авч. Ер нь дээврийг дангаар нь ингэж бэглэгээгүйгээр ер нь тавьдгүй. Тэгэд тавих юм бол аюултай. Салхи шуурганд бол хуудтагтаад яваад өгөх тийм аюултай юм байна. За автогаражийн төсөл гээд би нэг гаргасан. Гэхдээ одоогийн үнийн шаар тогтоолго гаргахад нэг 8 сая гаруй төгрөг. Ер нь нэг 10 сая төгрөгийн дотор ер нь 8 6-гийн харьцаатай гараж шиг барина гэсэн тийм төлөвлөгөөний даваа би юу ер нь урд нь бол би 3 жилийн өмнө энэ гараж шиг барьж хахад 4 сая гаруй төгрөгөөр барьж ирсэн. Одоо бол нэг 10 сая төгрөгөөр барьчих واخа гэж бодож байна. За хаалганы хэмжээ бол нэг иймэрхүү. Энд дэше нэг 2 метрт өргөөшөө нэг 350-тай нэг машин чөлөөтэй ороод гарна. 2 машин бол 2 руугаа шахаа орчихоор хаалганы хэмжээ нэг иймэрхүүтэй гарсан юм. Энэ хаалганы хэмжээг жоохон өндөр ойлгож болно. Машиныхаа өндрийн төвшнгөөс хамаарат өндөр төвшинж бол. Одоо энэ баруун талдаа бол нэг 13 блок, зүүн талдаа бол нэг 11 блок байгаа. Тэгээд өндөрлийг бол блокныхаа хэмжээг дээш нь нэмээд өндөрлж болно. За энэ болохоор нөгөө гаднаа тулгын цаастай хөөсөн цэр дулаалга маань ингэж тавигдсан байгаа. Энийг харуулж байна. Нөгөө боосон болт маань энэ байна. Нурууга давж боосон болт маань энэ. За энэ хаалга маань дөрвийн квадратаар ингэж хийгдсэн байгаа. Квадрат төмөр хөнгөн маш хөнгөн байдаг. Энэ хаалга нь айгүй хөнгөн бол хаалганы дотор талд бол 5-ын хөөсөн цэрээр хөөсөд гадуур ингээ паниарлаад шөрөв төмөрийн шөрөв дараад энэ юунуудаар дараад тайнуудаар дараад шөрөвчж болно. Дүүл их дулаахан болно. Хаалга маань хөнгөн болно. Гараж барих чинь хашаанда гараж барья болж өгвөл баган шиг материалаар хэмнэлттэйгээр нэг эвтэй шиг том гараж барьчээ гэсэн залуучууд маань одоо миний хийсэн бичлэгээс одоо жоогч их санаа авах байхаа гэж бодож байна. За ер нь янз янзаар барьж заавал блокер гэхгүйгээр тоосгоорч байж болно, модоорч байж болно тийм ээ. Ер нь янз янзын материалаар аль болох бага зардлаар мөнгөндөө хэмнэлттэйгээр том ядахтаа нэг 2 машин орчих тийм гараж барья гэсэн тийм залуучуудаа зориулж энэ бичлэгийг хийж байгаамаа.